Дараах нөхцлүүдэд зурагт үзүүлсэн тайрцсан хурдтгалыг олоо гэж хэлсэн байна. За F нь одоо эхлээд 50 ньютон байхад яах вэ гэж асуусан байна. Үрэлтийг тооц. За синус 53 cos 37-г бүгд ингэ өгчихсөн байна. За тэгвэл энэ ташуу байгаа энэ хүчийг 50 ньютон хүчийг бүгдээр байгуулагчтад нь задлаа. Босоо олон хэвтэй тэнхлэг. Энэ нэг байгуулагч, энэ нөгөө байгуулагч нь байна. Энэ байгуулагч нь юу болох вэ? Энэ бол F sin 37 болно. Энэ F cos 37 болно. Яагаад тэгэхээр налтсан катет нь учраас. Ингээд одоо энэ байхгүй болчих. Энэ өөрийгөө ингээд золиослоод 2 хуваачлаа гэсэн үг. 50-ыг үржих нь cos sinus 37 хэд болсон? 0.6. Нөгөөх нь 50-ыг үржих нь 0.8. Ингээд энэ дээрээс 40 гарна. Энэ дээрээс 30 ньютонээр татж байгаа байх нэ. Ингээд ойлгоч. Өөр ямар хүчнүүд байх вэ? За өөр ямар хүчнүүд байх вэ гэхээр доошоо mg гэдэг хүч нь дээшийг нормал хүчнүүд байгаа. Энэ нормал хүчийг нь зурчих, энэ mg хүчийг нь зурчих. Гэтэ одоогийн байдлаар энэ n болон нормал хүчнүүд нь ямар нэг ач холбогдол өгөхгүй байгаа юм. Үргэлжлэхгүй учраас. Гэхдээ бид нар бодлого бодож байхдаа эдгээрийг дүрсэлж одоо занших хэрэгтэй. Тийм учраас багш нь уйггүй ингэ бичээд байгаа шүү. Аль чиглэлд хөдөлж байгаа вэ гэхээр босоо чиглэлд бол хөдлөхгүй байгаа. Хэвтэй чиглэлд хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр хэвтэй чиглэлд тодорхой хурдтай болох нэ. Тэрийг ингээд А гэж. Тэгвэл надад хэвтэй чиглэлийн хүчнүүд нь чухал. За хэвтэй чиглэлд ганцхан хүч байна. Тэр нь F cos 37 тэр нь 40 ньютон. F cos 37 тэнцүү m-ийг үржих нь A гэсэн үг. За энэ дээрээс хурдтгалыг олъё. F cos 37-г сая 40-гээр олчихсан. Тэрийг масст нь y тэр нь 4 кг юм байна. Ингээд 10 м/с квадрат эхний нөхцөлд. Хоёр дахь нөхцөлд 100-аар хэрвээ татчихвэл ямар хүч үйлчлэх вэ? За хэрвээ энэ ингээд 100 байсан бол энийг 2 хуваач хийдүүлээ. Ингээд 2 хуваач гэсэн үг. Энэ ингээд 100 ньютон байгаа. Энэ нэг 37 градус өнцгөн маань байгаа. За тэгээд F-ийг үржих нь cos 37. Cos 37 0.8. Энэ бол 80 ньютон, нөгөөх нь 60 ньютон болох нь байна. Пифагордод. За доошоо өөр ямар хүч үйлчилж байгаа вэ гэхээр mg хүч үйлчилж байгаа. Өшөө дээшээгээ n хүч үйлчилж байгаа. Тэрийг бас ингээд дүрсэлсэн ингээд бодож идэвлээ. mg хүч үйлчилж байгаа. Гэхдээ бол энэ босоо тэнхлэхийн хурдууд надад бол их тийм ач холбогдолгүй байгаад байна. Энийг А гэж. Дараа нь B гэж. За энэ удаад 80 тэнцүү 4-ийг үржих нь A2 болно. A2 энэ дээрээс 20 м/с квадрат 2 дахин их хурдталтай болж яагаад хүчийг 2 дахин ихсгсэн учраас. За 21 дээр 400 г масста B перпендикуляр 2 хүч үйлчилж байгаа юм байна. B 25 м/с квадрат хурдталтай хөдлөх бөгөөд нэг хүч нь 8 ньютон бол нөгөө хүчийг нь олоо гэсэн байна. Тэгэхээр хоёулаа хоорондоо перпендикуляр байхад нийлбэр хүчийг нь яаж олох вэ? Бодоод үзье л да. Тухайлбал энэ 8 ньютон байлаа гэж бодъё. Нөгөөх нь перпендикуляр энэ хүч. Энэ хоёрын нийлбэрийг хэдүүлээ Пифагордож олно шүү дээ. Ингээ Пифагордод олчихно гэсэн үг. Тэгвэл нэг нь мэдэгдэхгүй байна. Энэ бол 8 гэд мэдэгдэж чинь нэг нь x. Пифагордод энэ хүчийг ингээ олгоч. R хүчийг олгоч гэж бодчих. Тэгвэл x-ийн квадратаар нэмэх нь 8-ын квадрат язгуур дор хийжээж би нийлбэр хүчийг нь олно. Энэ нийлбэр хүчээр 400 г масста буюу 0.4 кг масста B-ийг татахад 25 м/с квадрат хурдталтай хөдөлсөн байна. Энэ массыг илэрхийлнэ, энэ хурдтгалыг илэрхийлнэ. Энэ дүнгийн хүчийг илэрхийлнэ. Сигма F гэж бүгдээрээ ингээд нөгөө хүчийг нь олгож байна. За, хоёр талыг нь үржүүлээ. Энэ хэд гарах вэ? Энэ ингээд 10 гарах нь байна. Квадрат дэвшүүлчих. X квадрат 8 64 10-ын квадрат 100 болно. За x квадрат гэдэг бол 100-аас 64 гэсэн 36 x гэдэг бол өөрөө. За нэмэх хасах гэхгүйгээр 6 л гэж 6 ньютон гарах нэ. 22 30 км/цаг хурдтай хөдлөх 4 тонн масстай ачааны ачааны тэргийг гэж байна. Массыг гэхийг оронд. Ачааны тэргийг 50 м зай зогсоохын тулд ямар хүч шаардлагатай гэж байна. За энд нэг юм масс өгөгдсөн байна. Анхны хурд өгөгдсөн байна. 36 км/цаг хэдэн м/с вэ? Шуушилжүүл энэгээр нь бодохгүй хүн шиг 18 туваагаар 5-аар үржүүлчих. Тэгээ болоо. Энэ нэг 2 гарна 10 м/с анхны хурдтай хөдөлж исэн байна. Массыг нөгцсөн байна. Нэг x замыг өгсөн байна. За тэгвэл x зам болон анхны хурдаа ашиглаад бүгдээрээ хурдтгалыг нь олчих. Хурдтгалыг олохоос өмнө хэдүүлээ зуръя. Зурх юм бол энд ингээд ачааны машин явж байгаад энэ дээрээ зогссон байна 50 м зайд. Окей. Энэ хоёрын хоорондох зай 50 м. Энэ ингээд анхны хурд байсан. Байна л. Энэ ингээд эцсийн хурд нь тэг болж хөрсөн байна. Яг тэгэхээр тоормосод зогссон тий. Зогсоохын тулд гэж хэлж байгаа учраас. Окей, энэ ямар нэгэн хугацаа байхгүй байна. Хурдтгалыг энэ дээрээс бүгдээр олъё. За тэгвэл нэг ийм тэгштгэл байдаг. Кинематикийн санаж байгаа бол
Эцсийн хурдны квадрат анхны хурдны квадрат хасна удааширч байгаа. Хоёрыг үржих нь хурдтал үржих нь явсан тэр зам эцсийн эцэс зогссон энэ тэг болно гэсэн үг. Энэ дээрээс тэр А болъё. Яагаад А болох шаардлагатай вэ гэдгийг дуудахгүй харна. За А гэдэг бол хурдны квадрат хуваах нь 2x гэдэг ингээд болох нь байна. Хурдны квадрат анхны хурд чи 10, 10-ын квадрат 100 болно. Хуваах нь 2-ыг үржих нь 50. Ингээд хураагдаад 1 м/сек квадрат хурдтгалыг бид нар бий болгоно. За энэ хурдтгалыг массаар нь үржүүлчих юм бол хүч бий болно гэсэн. Ингээд энд нь биччихье. F тэнцүү m а. 4 тонн 4-ыг үржих нь 10-ын 3 зэрэг килограмм 4000 кг үржих нь 1 энэ дээрээс 4 кН хүчээр үйлчилжээж энэ ачааны машиныг зогсоохно гэсэн санаа. 23 1 кг масстай тайрцаг 1 Н хүчээр хөдөлгөх бол түүний хурдтгалыг олоо гэсэн байна. Амархан байна. F-ийг баах нь m 1 Н 1 1 м/сек квадрат 24 дээр юу гэж хэлж байна? 50 байсан 2 кг масстай тайрц хөдөлж 0.4 секунд хугацаа 5 м/сек хурдтай болжээ. Тайрдас үйлчлэх дүнгийн хүчийг олооч гэсэн байна. Дүнгийн хүч гэдэг бол массыг үржих нь хурдтгал байдаг. Энд ингээд массыг нь өгчихсөн байгаа юм. Харин хурдтгал байхгүй байгаа. Энэ масс байгаад энэ хурдтгал мэддэхгүй байгаад байна. Энэ хурдтгалыг олчих юм бол энэ бодлого бодогдох гэж ойлгох юм. Тэгвэл тэр хурдтгалыг энэ мэдээллээс олж болох уу бүгдээр энэ 0.4 секунд 5 м. 50 байсан. 50 байсан гэдэг нь анхны хурд нь тэг байсан гэсэн үг. Анхны хурд тэг байсан. Хугацаа 0.4 секунд тэгээд хэсэг хугацаанд явсны дараа хурд нь 5 м/сек болсон байна. За энэ бүхнийг ашиглаад хурдтгалыг олж болох уу болно. Нэг ийм тэгштгэл байдаг. Эцсийн хурд тэнцүү анхны хурд дээр нэмэх нь А үржих нь Т байдаг. Анхны хурд нь 50 байсан учраас тэг. Энэ дээрээс А бол эцсийн хурдыг хуваах нь хугацаа байх нь эцсийн хурдыг өгсөн 5 хугацааг нь 0.4 гэж өгсөн. Дэшгээ 50. За 50-ыг хэдүүлээ 4-т хуваана л гэсэн үг. За энэ хэд гарах вэ? Энэ хэд гарах вэ гэвэл 48 12.5 тий 12.5 м/сек квадрат гарна. 12.5-ыг одоо ашиглаад бүгдээр массаар үржүүлчих юм бол дүнгийн хүч нь гарч ирэх нь байна. Ингээд дүнгийн хүч тэнцүү масс нь 2 кг үржих нь 12.5 ингээд 25 ньютон хүчээр үйлчилсэн байх нэ. 25 50 байсан гэж байна. 5 кг масстай тайрдас 20 ньютон хүчээр үйлчилсэн байна. Тайрдас 3 секунд хугацаанд ямар зам туулах юм бэ гэж асуусан байна. 50 байсан гэдэг нь эхний анхны хурд нь тэг килограмм өгсөн ингээд. За тэгвэл энэ дээрээс дүнгийн хүч тэнцүү m-ийг үржих нь a гэдэг a-г олъё бүгдээрээ. A гэдэг бол дүнгийн хүчээ хуваах нь масс 20 ньютон байна. Тэр нь хуваах нь 5 кг. Энэ хоёрыг хуваагаад 4 м/сек квадрат гарна. За энийг гаргачих. Энийг ашиглаад анхны хурдаа ашиглаад энд одоо хугацаа өгсөн байна. 3 секунд хугацаа. Энэ хугацаагаа ашиглаад бүгдээрээ замыг олъё. Дельта x тэнцүү n бол t нэмэх нь 2-1 a t-ийн квадрат 50 байсан учраас энэ бол тэг болно. За тэгээд 2-1-ийг үржих нь a-г сая болсон 4 3-ийн квадрат. За энэ гарах вэ? Ингээд 2 9 18 м зам туулсан байх нь. 26 10 г масстай сум 80 см урт хошуунаас ийм хурдтай гарав. Суманд бууны зүгээс үйлчлэх дундаж хүчийг олоо гэж хэлсэн байна. За энэ ингээд нэг юм бууны хошуу гэж үзчихье. Энэ дотор өнөөх сум маань байгаа. Анхандаа ямар ч хөдөлгөөнгүйсэн. Энэ анхны хурд нь тэг гэсэн үг. За эцсүүлдээ яасан бэ гэхээр бууны хошууг орхисон. Ингээд орхисон гэж үзчихье. Энэ дээрээс. Гэтэл түүний хурд нь хэд байсан гэж байна? 400 м/сек байсан гэж хэлсэн байна. Харин энэ хоёрын хооронд энэ урт юу вэ гэхээр эндээс энэ хүртэлх энэ урт нь өөрөө хэдэн метр байсан гэж 80 см буюу 0.8 м байсан гэж хэлсэн байна. Ингээд массыг нь өгсөн байна. Сумны масс нь 10 г 10-ыг үржих нь 10-ын хасах 3 зэрэг килограмм гэж килограмм руу шилжүүлэх шаардлага тай. Дундаж хүчийг ол гэсэн байна. За дундаж хүчийг хэдүүлээ F дундаж гэж бичээд массыг үржих нь A гэдэг ингээд тавьчихсан. За энд юу дутаад байна? Масс бол мэдэгдэж байна. Энд бол ерөнхийдөө A дутагдаад байна. Энэ A-г бүгдээрээ олъё. За A-г яаж болох вэ гэхээр эцсийн хурдны квадрат нь анхны хурдны квадрат нэмэх нь 2-ыг үржих нь A-г үржих нь туусан зай тэр маань энэ байна 0.8 м.
Энэ дээрээс анхны хурд нь тэг байсан. Ингээд А-г бүгдээр олъё. Эцсийн хурдны квадратыг хуваах нь 2x. Эцсийн хурд нь 400. 400-гийн квадрат хуваах нь 2-ыг үржих нь 0.8. Энэ дээрээс А хэд гарах вэ? 416, 16, 10-ийн 2 зэрэг 10-ийн 4 зэрэг гарах юм байна. 2 энэ бас 16. 1.6 гэсэн үг юм. За 16 үржих нь 10-ийн хасах 1 зэрэг 10-ийн 5 зэрэг 16-нууд нь хураагдаад 10-ийн 5 зэрэг гарах нь байна. 10-ийн 5 зэрэг метр секунд квадрат 100,000 метр секунд квадрат хурдтай явжсэн байна. За одоо бүгдээр орлуулъя. 10 г тэр нь 10-ыг үржих нь 10-ийн хасах 3 кг үржих нь 10-ийн 5 зэрэг А байна. Ингээд хэд болох вэ? 10-ийн хасах 2 10-ийн 3 1000 ньютон хүчээр үйлчилсэн байх нь. 27-д нь дэлхий дээр 800 ньютон жинтэй хүн бархас бод гараг дээр ямар байх вэ гэж асуусан байна. За тэгвэл дэлхий дээр хүний хүндийг одоо хүчийг mg гэж болж байгаа. Энэ удаа g хэдүүлээ 10-аар авчи. Тэгэхээр 800 ингээд 10 гэх юм бол энэ хүн бол 80 кг масстай байх нь. Масс бол өөрчлөгдөхгүй шүү. Нэг юм буруу одоо тийм анекдот маягийн юм яваад байдаг. Өнгөө маягийн юм яваад байдаг. Та бол ингээд масстай бичих юм бол шал өөр жинтэй юутай болох нэ. Тэ. Үгүй би одоо хин нэгэн тарган бол тарган турхай бол турхай хэвээрэл байна. Тэр масс бол өөрчлөгдөхгүй шүү. Жим бол өөрчлөгдөнө. Бархас бод дээр g b гэж m-ийг үржих нь бархас бодийн g гэсэн үг. За тэгэхээр 80 бол өөрчлөгдөхгүй харин бархас бод 25 юм байна. За энэ хоёрыг хооронд үржүүлэхэд гарах 1600 2000 ньютон. Үл сунах нарийн уцаар холбосон хоёр тайрц харгалзсан 6 кг 3 кг масстай эдгээрийн хэвтэй чиглэсэн ийм хүчээр татсан байна. Тайрцуудын хурдтгалыг бол тайрцуудын холбосон утасны татах хүчийг олоо гэсэн байна. Эдгээрийг байна шүү дээ. Ингээд нэг ийм багц юу гэдээ үзчихье. Одоо ийм тайрц систем гэдээ үзчихье. Тэгвэл энэ том системийн масс нь өөрөө 6 дээр 3-ыг нэмээд 9 кг байна. 9 кг-ыг 18-аар татчихин. Тэгвэл хурдтгал нь 18-ыг хуваах нь 9 буюу 2 метр секунд квадрат гарах нь ойлгомжтой. Дараа нь утасны татах хүчийг яаж олох вэ гэхээр тухайн тайрдас болгоныг тусад нь зураад үйлчилж байгаа хүчнүүдийг нь зурж болно. Аль нэгнээс нь олж болно тэгээд. За тэгээд би ингээд зурчих. Тухайлбал энэ 6 кг масстай. Ингээд ийшээгээ Т байгаа. Энэ ийшээгээ Т-ээр татагдана, энэ ийшээгээ F-ээр татагдана. Энэ дээшээгээ N байна, энэ доошоо mg байна. Энэ доошоо mg, энэ доошоо n. N1 ч нэг m1g энийг n2 m2g. Ач холбогдол бол байхгүй яг үнэндээ. Энэ 18 ньютон байна. За нөгөөх нь энэ Т-гээр татчих бол энэ Т-гээр буцаагаад татнаа. Нэг ижил утас байгаа учраас. Ингээд А хурдтгалтай хөдлөн. Энэ дээрээс бүгдээрээ энэ бол ингээд хэвтэй чиглэлд А хурдтгалтай хөдлөж байгаа 6 кг масстай. Энэ дээрээс Т-г нь олчих. Т гэдэг бол 6-г үржих нь А байх нь ойлгомжтой. Т гэдэг нь 6-г үржих нь А-г сая бүгдээр 2 гэж болсон. Ингээд 12 ньютон гэж олж болох нэ.